бөөмрүүлчин бөөчтөрөө дамжаад ам дамж явсаар байгаа жишээлбэл одоо хүнүүгийн хаан шаниун бол одоо өглөө болгон одоо бөөмрүүлтэй байсан. Яг ер нь монголчууд бид нар тэнгэрээ шүтэж те бөөмрүүлтэй юм ард юм. Өглөө болгон нарандаа дахил өргөж орой болгон сарандаа дахил өргөдөг ийм хүн байсан гэсэн одоо ингээд ам дамжсан ярианууд. Тэрнээс хойш тэгээ за тэгэл сайн бийж үжаан за ингэж явсаар байгаа одоо хамгийн яг их сурвалж нь үлдсэн нь мэдээж Монголын нуурт очоо за тэгээд судрын туулан болгон дээр ч гэсэн одоо монголчуудын одоо гол шүтлэг бол одоо бөөмргөл байсан. За бүр цаашлаа ярих юм бол одоо эзэн Чингис хаан маань одоо дэрэгдээ тэв тэнгэргээд одоо мундаг одоо бөөтөө байлаа шүү дээ. Тэгээд бүх одоо төрийн ос те одоо төрийн одоо том шийдвэрүүдийг гаргахтаа хүртэл тэв тэнгэрээс асуудаг одоо энэ их сурвалжч одоо бид нар өглөө сайхан гэдэг үлдчихлээ шүү дээ. Нэг үе одоо энэ бөөмргөл гэж бүгдээрээ нэг хэсэг одоо удлаа яриад яг бөөчд боллоо шүү дээ. Одоо тэгээд энийг нөгөө зах зээл талаас нь хараад одоо тий одоо нэг мөнгө гэж харсан хэсэг нөхдүүд байгаад шүү дээ. Тэгээд дүүнийгээ одоо яг ийм хийгээд энийг одоо яг зөв талаас нь монголчуудаас сурчлаад энэ өв соёлыг авч үлдээ гэдэг чинь өөрөө айгүй том тодрон ийм зүйл болоод байна гэж би харж байгаа.